Ер нь бол яг юм төгс юм бүтээхийн оронд би энийг ингээ ийм сурч ийн гэдэг одоо тийм майндсеттэй байх хэрэгтэй. Байнга ингээ контент хийгээд тах юм бол таны дагж байгаа хүмүүс таныг илүү ойлгох болно. За тэгээд нэг л мэдгэд та маш гоё контент хийдэг болцсон байна. Тэрийг бол амлаж байна. За hi guys, welcome back. За өнөөдрийнхөө видеоор бүгдээрээ хэрвээ та сошиал медиа дээр контент хийж дөнгөж эхлэх гэж байгаа бол юунд анхаарах ёстой вэ гэдэг талаар ярилцах болно. За намайг Ари гэдэг би сошиал медиа маркетинг болон одоо контент маркетингаар 5 дахь жилдээ ажиллаж байгаа. За тэгээ би маш олон дагагчтай хүмүүстэй ажиллаж исэн, дөнгөж одоо эхэлж байгаа хүмүүстэй ажиллаж исэн. Бүгдээрэнд нь тусалж, бүгдээрингийн олон сая үзэлттэй видео хийдэг болоход нь тусалж байсан. За тэгээд энэхүү одоо өөрийнхөө туршлага дээр үндэслээд дөнгөж эхэлж байгаа хүмүүст анхаарах ёстой хамгийн одоо гол зүйлүүдийн талаар өнөөдөр ярилцъя. За хамгийн нэгт бол эхлэхийн айдас. За ads гэдэг бол маш том сэдв. Би ads дээр ингээд тусад нь видео хийсэн байгаа. Хэрвээ та ямар нэгэн одоо юм эхлэхээс өмнө ялангуяа контент маркетинг хийж эхлэхээс өмнө reel видео хийж эхлээ тэрийг постлохоос өмнө дотор ads-тай байгаа бол тэр видеог маань заавал үзээрэй. За тэгэхээр эхлэхийн өмнө хүн болгонд ads байдаг. Яг үнэндээ би ч гэсэн ингээд 5 жилийн өмнө видео хийж эхэлж байхдаа яг л одоо бусад хүмүүстэй адилхан айж исэн. Гэхдээ жоохон зориглоод, жоохон өөрийгөө зоригжуулаад постлоод эхэлсэн. За тэгээд эхний видео хүмүүсний үзээгүй, хоёр дахьаасаа илүү ингээд хандлт аваад ингээд байх тусам илүү одоо зоригжоод тэгээд дараагийнхаа видеог хийх зоригтой болж эхэлсэн. За тэгэхээр хэрвээ та ингээд айгаал суугаад ах юм бол та цагаа алдаал ах болно. Та дотроо бодоод би уг нь иймэрхүү юм хийвэл гоё доо. Би тийм юм хийж чадах бах та. Уг нь тэр нөгөө нэг маань найз маань ингэ хийсэн байлээ. Би ч гэсэн ингэж чадах бах та гэж бодсоор байгаа л нэг л мэдгэд он жилүүд өнгөрөөл тэгэл та цаг алдсан байх болно. Тийм болохоор айдас таныг битгий зогсоогоосоо гэж би хүсэж байна. Тэгээ бас нэг хэлмээр байгаа юм нь өнөөдрийн бидний харж байгаа мундаг олон мянган сая дагагчтай хүмүүс, маш гоё видео хийж чаддаг хүмүүс, тэгээ камерын өмнө ингээл чөлөөтэй ярьж чаддаг хүмүүс бүгдээрээ чамшиг яг адилхан хэлжсэн. Бүгдээрээ л нэг өдөр суугаад хамгийн анхныхаа видеог бичээд тэгээ тэрийг постлохтой айж байсан. Тийм болохоор бид нар бүгдээрээ л нэг зүйлээс эхэлдэг. Зүгээр л зарим нь тэрийг айхгүйгээр хийж даван тулаад тэгээ цаашаа үргэлжлүүлээд тууштай хийж чаддаг. Зарим нь болохоор айдсаасаа болоод тэгээд хийхэ болдог. Үүнд л одоо ялгаа байгаа. Тийм болохоор битгий ягаарай гэж хэлмээр байна. За хоёрт бол төгс төгөлдөр perfect байх гэж битгий өрөөсөө хичээ. Яг үнэндээ дөнгөж эхэлж байгаа хүмүүс өөрсдөөсөө маш их юм шаарддаг. Тэд нар бүр шууд ингээл эхлээл маш гоё видео хийн гэж боддог. Тэгэл тэрийг маш олон хүмүүс үзээл, маш олон дагагчтай болол маш хурдан бүх юм өрнөх байх гэж хүлээж байдаг. Тэгтэл яг үнэндээ одоо чиний хамгийн ихний viral видео буюу одоо 1 саяас дээш үзэлттэй видео гарч ирэхээс өмнө чи маш олон жижиг видеонуудыг хийх ёстой. Мэдээж ихний чиний видеонууд чинь сайн байхгүй. Угаасаа л ихний видеонууд амар муу байдаг, хэвгүй юу? Угаасаа хүн болгоны ихний видео муу байдаг. Тэрэн дээр бүгдээрээ яг адилхан. Гэхдээ чи ихнийхээ 10 ингээ муу видеог ингээ хийчих юм бол чиний 11-т чинь магадгүй маш сайн байх болно. Тэгээ маш олон үзэлттэй байх болно. Гэхдээ чи тэр 10 муу видеог хийхгүй бол тэр 11 дахь видеогоо чи хийж чадахгүй. Тэгээд яг одоо бүгдээрээ эхний миний одоо 10 видео угаасаа муу байх болно. Энэ бол миний туршлагын видеонууд юм аа. Би ингээд энийг хийж сурч байгаа юм а гэдгээ бүгдээр ухаарч ойлгох хэрэгтэй. Шууд нэг видео постлол тэр нь муу байсан чинь тэрнээсээ болж сэтгэлээр унаал ёо би ч чадахгүй юм билээ. Би одоо энийг дахиж хийхгүй гээл те. Нэг тиймэрхүү байдалтай байх юм бол та хизээч мундаг контент бүтээгч болж чадахгүй. Та яг өөрийгөө сайн ойлгоод за одоо ингээд иймэрхүү юм одоо контент бүтээхийн тулд ийм юм гаргах хэрэгтэй байна. Иймэрхүү 10 ширхэг видео эхлээд хийж сурах юм байна гэдгийг ойлгох юм бол таны хувьд маш амархан дараагийн юмнуудыг хийх болно. За тэгээд нэг л мэдгэд та маш гоё контент хийдэг болцсон байна. Тэрийг бол амлаж байна. За тэгээд ер нь бол яг юм төгс юм бүтээхийн оронд би энийг хийнгээ ийм юм сурч ийн гэдэг одоо тийм майндсеттэй байх хэрэгтэй. Одоо өнөөдөр та гадаа гарч видео авч үзлээ те. Төгс видео биш, гадаа бүр хамгийн гоё видеог авах биш. Гол нь та гадаа видео авахд ийм байд юм байна гэж сурч байгаа гэсэн үг. Өнөөдөр та нэг өөр хүнтэй хамтарч одоо өөрөөсөө гадна хүнтэй хамтарч видео авч сурлаа. Тэрийг бүр хамгийн төгсдөө хийх нь биш, хамгийн гол нь ийм байд юм байна. Би сурч авлаа гэдгийг байнгын өөртөө хэлж байгаарай. Хэрвээ тэх юм бол та нэг л мэдгэд маш гоё видео хийдэг болсон байх болно. За гуравт хэрвээ та контент бүтээгч болж эхлэх гэж байгаа бол хамгийн түрүүнд ямар нэгэн сэдв байх ёстой. Тэгэхгүй бол хүмүүс ингээл өнөөдөр хоол
хийгээл, маргааш ингээл хүүхдийн талаар контент хийгээл, нөгөөдөр нь фэшн хийгээл, дараа нь болохоор travel хийгээл ингээл бүр айгүй тийм замбраагүй ямар ч сэдвгүй эхлэх гээд байдаг. Харин дөнгөж эхлэхдээ ямар нэгэн сэдвийг сонгож аваад тэгээд тэрнийхээ дагуу олон видео хийгээд ядаж нэг сар тэрхүү сэдвэрээ ингээд контент хийгээд үзвэл маш үр дүнтэй байдаг. Яагаад вэ гэхлээр та нэг сэдв сонгож аваад түүнийхээ талаар байнгын ингээд контент хийгээд тах юм бол таны дагж байгаа хүмүүс таныг илүү ойлгох болно. Тэгэхгүй бол нэг өдөр өөр юм хийгээл, маргааш нь өөр юм хийгээл, нөгөөдөр нь өөр юм хийгээл тэгээд тахлаар бидний нөгөө хүсэж байгаа олон дагагч буюу followers маань бидний юу хийгээд байдгийг ерөөсөй ойлгохгүй. Тэгээд өөнд ямар сонир юм бэ? Би ингээд хүүхдийн одоо видео үзээд тэгээд энэ хүнийг дагсан чинь маргааш нь одоо фэшн болчихно. Би тэгвэл энийг одоо unfollow хийлээ гэд тэгээд unfollow хийдэг. Тэгэхээр бүгдээрээ эхнээсээ маш гоё цэгцтэйгээр нэг сэдв сонгоод тэгээд тэрнийхээ дагуу ядаж 30 хоног контент хийгээд үзэх хэрэгтэй. 30 хоногийн дараа та өөрийгөө ч сайн ойлгоно. Та одоо ямар төрлийн контент бүтээгч чинь те яг энэ сэдвээр ярих дуртай байна уу, дургүй байна уу гэдгийг айгуу сайн ойлгох болно. За мөн бас ингээд өөрийнхөө үзэгчдийг ойлгоно. Тэд нэр ямар контентэд нь илүү дуртай байна. Яг ямар төрлийн зөвлөгөөнүүд нь илүү дуртай байна. Алин дээр нь илүү комент бичиж байна. Алин нэг үзэлттэй байна. Гэх мэтчлэн та өөрийнхөө audience буюу үзэж байгаа хүмүүсээ илүү сайн ойлгох болно. Тэр л биднэрт хамгийн чухал. Яагаад гэвэл бид нар бусад хүмүүст үзүүлэхийн тулд л контент хийж байгаа учраас тэднийг ойлгох нь хамгийн чухал байдаг. За дараагийн нэг зүйл бол та өөрийгөө бусадтай харьцуулахаа болно. Ихэнхдээ дөнгөж эхэлж байгаа хүмүүс өөрсдөө шууд олон сая дагагчтай хүмүүстэй харьцуулдаг. Одоо Ким Кардашиан шиг боломж гэдэг юм уу те. Би одоо тэр хүн шиг болмоор байна гэл амар олон өндөр дагагчтай аль хэзээ олон жилийн өмнө тийм дагагчтай болсон хүмүүстэй өөрсдөө харьцуулаад байдаг. За тэгээ харьцуулахдаа бүр яг ийм контентын яг ийм контенттой болмоор байна гэж хэлдэг. Энэ бол маш буруу. Яагаад гэвэл тэр одоо олон дагагчтай хүмүүс чинь аль хэдийн өөрсдийнхөө байр суурийг олжчихсан, аль хэдийн одоо дагагч нартай болчихсон. Тийм учраас одоо тэд нар бол яг өөрсдийнхөө сонирхлоороо те өөрийгөө илүү таниулаад ямар нэгэн бүтээл контент хийхэд бол асуудалгүй. Тэгтэл бид нар бол дөнгөж эхэлж байгаа хүмүүс. Бид нар арай өөр стратегитай үзэх хэрэгтэй. Бид нар бол дөнгөж эхэлж байгаа хүмүүс. Тэгэхээр бид нар өөрсдийгөө тэр одоо мундаг олон дагагчтай хүмүүстэй харьцуулах биш. Та яг сарын дараа ямар болмоор байгаа вэ? Тэрийг гаргаж ирээд тэгээд тэрнийхээ төлөө ажиллах хэрэгтэй гэсэн үг. Нэг ясандаа ингээд чи өнөөдөр 1000 дагагчтай байж жилийн дараа сая дагагчтай болно гэдэг бол маш хэцүү. Чи өнөөдөр 1000 дагагчтай байж сарын дараа 5000 дагагчтай болно гэх юм бол илүү амар ах болно. За тийм болохоор бүгдээрээ ерөөсөө өөр юм хүмүүстэй харьцуулж гутрахгүйгээр тэгээ тэр хүмүүс ингээд чадаад байгаа чамаас илүү байгаадаа юм биш, тэр хүмүүс чамаас илүү эрт эхэлсэн, илүү удаан ажилласан гэсэн үг. Тэгэхээр та сарын дараа эсвэл 3 сарын дараа ямар болмоор байна тэрийг маш сайхан өөртөө дотроо төсөөлж бодоод за би одоо ингээд бусдаа өөрийгөө харьцуулахгүй би зөвхөн энэ зорилгынхаа төлөө л контент хийх болно гэд тэгээд контент хийж эхлээрэй. За сүүлд нь ингээд дөнгөж эхэлж байгаа хүмүүстэй хэлэхэд та өөрийнхөө гол платформыг маш зөв сонгох хэрэгтэй. Та илүү Facebook дээр юм хиймээр байна уу, Instagram дээр хиймээр байна уу, TikTok уу, эсвэл YouTube уу гэдгийг аягүй сайн сонгох хэрэгтэй. Яагаад вэ гэхэлэр Монголд одоо олон хүмүүс аль алийг нь хэрэгэлдэг ч гэсэн дотроо бас ялгаа байгаа. За жишээлбэл хэрвээ одоо төсөөлөд үзэх юм бол Facebook бол яг юм том супермаркет гэсэн үг. Амар олон хүн явж байгаа. За тэгээд маш олон жижиг сажиг юмнууд ингээд зарагдчихж байгаа тий. Яг тиймэрхүү одоо vibe-тай гэсэн үг. Та тэн дээр байх ёстой баймаар байна уу тий. Та яг тийм жижиг юмнууд зарж гин үү? Тэгвэл та Facebook дээр байх ёстой гэсэн үг. За эсвэл Instagram бол яг одоо юм кофе шоп шиг. Ингээл айгуу тийм намуухан бүгдээр айгуу тийм эстетик тий ингээл гоё ингээл компьютераа гаргаад тавьсан, кофегаа хажуудаа тавьсан тий ингээл гоё зураг аваад бизнес ингээл яриад тий. Илүү одоо жоохон гоё юм өмссөн ч юм уу тий. Энэ бол Instagram. Та тэгэхээр илүү жоохон өндөр үнэтэй, илүү эстетик, тиймэрхүү төрлийн контент хиймээр аваад та Instagram дээр хийх ёстой гэсэн үг. За TikTok бол яг юм нэг тоглоомын газар шиг одоо клуб шиг гэх юм уу да маш юм фан юм хөгжөөнтэй цэнгэнт ингээд маш залуучууд ихтэй тийм газар. Тийм болохоор та илүү тийм хөгжөөнд цэнгэнт юм бол TikTok дээр байсан дээр. За YouTube бол одоо яг дуурын театр гэх юм уу да одоо кино театр гэх юм уу да хүмүүс яг мөнгө төлөөд яг энд ирээд тэгээд олон цагаар юм үздэг гэсэн үг. За YouTube бол тэгэхээр та яг юм тэгцтэйгээр мэдээллийг өгөх чадвартай, урт хугацаар ингэж ярьж видео хийх дуртай тий ийм хэрэгцээтэй хүн бол та YouTube дээр байх ёстой гэсэн үг. Тэгэхээр эхнээсээ бүгдээрээ яг өөрсдийнхөө сонголт болон онцлогтой тааруулан платформоо сонгох ёстой. Хэрвээ та платформоо буруу сонгочих юм бол мэдээж тэр платформ дээр таны контент явахд маш хэцүү. Платформоо харин зөв сонгоод яг үндсэн одоо бүх гоё контентоо эхлээд тэр платформ дээрээ байршуулдаг. Тийм болох юм бол таны контент чинь тэндээ амжилттай явах болно. За өнөөдрийн жижигэн видеогоор дөнгөж эхэлж байгаа хүмүүст зориулсан маш энгийн
энгийн мөртлөө хэрэгтэй зөвлөгөөнүүдийг өглөө. За тэгээ өнөөдрийн видео та нарт таалагдсан бол доор одоо лайктараа тэгээ subscribe хийгээрэй. За би иймэрхүү төрлийн видеонууд цаашдаа маш их оруулж байх болно. Өөр бас та ирээд дөнгөж эхэлж байгаа танд ямар асуудал байна, ямар асуултууд байна доор бас бичиж өгдөөгээрэй. Би танд чадлаараа хариулах болно. За ингээд өнөөдөр надтай хамт байсанд баярлалаа. Ариалаа баяртай.